23-ыг үрждэг нь 44. Үүнийг бодцгоё. Тэгэхээр энэ цэг тэмдэглэсэн байгаа маань үржигдэхүүнийг зааж байгаа. Үүнийг ингэ биччихье. 23-ыг үрждэг нь 44. Эсвэл 23 хаалт үрждэг нь 44. За одоо хоёр бичлэгээ бодцгоё. 23-ыг үрждэг нь үржихийнхаа тэмдгийг хэмжээнд тавьчихна. 44. Одоо үржүүлцгээе. 4-ийг 3-аар үржүүлэхээр 12. 2-оо тавиад 1-ээ санана. 2-оо тавиад энд 1-ээ санчия. Одоо 4-өө 2-оор үржүүлнэ. 2 4-ийн 6, 2 4-ийн 8, 1-ээ санаад 9. Ингээд 4-оор дээдлийнхээ 2 ямиг үржүүлчихлээ. За одоо нөгөө 4-өөрөө үржүүлье. Тэгэхээр орныхоо яг доороос ахуулна. Тэгэхээр энд тэг байгаа гэж бодчихъя. Тэгэхээр 4-ийг 3-аар үржүүлэхээр 12. 4-өө 3-аар үржүүлээд 12. Мөн 2-аа тавина. 2-аа тавиад 1-ээ санчна гэсэн үг. Энэ 4-өрөө 3-аач үржүүлнэ, 2-ооч үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 12 уртлынхаа тоон дээр 1-ээ санчаар 2 4-ийн 8. Энэ угаасаа байхгүй. Тэгэхээр 2 4-ийн 8. Тэгээд мөн 9 болно. 9. Одоо энэ хоёроо хооронд нь нэмчихнэ. Энэ хоёроо хооронд нь нэмээд хариу маань гарч ирж байгаамаа. Энэ хоёр дөрвөөрөө тус тусад нь 23-аа үржүүлэхээр манай үржигдэхүүн маань задлж харагдаж байгаамаа. Одоо нэмчи. 0 дээр 2-ыг нэм 2, 9 дээр 2-ыг нэм 11, 1-ээс санаад 10.